Дараагийн мэдээлэл Монголын хөл бөмбөгийн холбооны ээлжид бус хурал болж ерөнхийлөгчөөрөө улсын хурлын гишүүн асан Ананд Базрыг сонгосон. Тэгвэл өнөөдөр Монголын хөл бөмбөгийн холбооны лигийн тамирчид тэр дундаа эмэгтэй лигийн 8 багийн гишүүд бүгд Ананд Базрыг огцорохыг шаардаж өнөөдрөөс тоглолтод оролцохгүй гэдгээ мэдгдлээ. Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгуул өчигдөр болж 48 төлөөлөгчөөс 26-гийн саналыг авч Ананд Базар тодорсон нь маргаан дагуулж байна. За харин өнөөдөр Монголын хөл бөмбөгийн тоглогчдын холбоо дээд лигийн очир зөвлөл хамтран жагсаал зохион байгуулж Ананд Базарыг огцруулах, ээлжид бус их хурлыг зарлах, дүрмийн өөрчлөлт шинжилтийг хийхийг шаардаж лигийн ажил хаялтыг 7 хоногоор сонгожээ. Эмэгтэйчүүд, охтуудын хүчирхийллээр ингээд бүр маш олонд ингээд мэдээллүүд ингээд явж исэн. Гэтэ яг батлагдсан гэж бол хэлж байгаа юм биш. Шалгагдж байгаа хэл мэдээллийн байгууллага маш олон удаагийн мэдээлэл явж исэн. Тэгээд өөрөө энэ хүн маань энэ Монголын хөл бөмбөгийн холбоо гэдэг энэ том газрыг толгоолж ерөнхийлөгчийн байр суурин дээр байх нь бол ямар ч байдлаар цохимжгүй үйлдэл гэж бол эмэгтэйдүүд ерөнхийлөгчөө, эмэгтэй хөлбөмбөгчдөө төлөөлөлт бол ингээд хэлмээр байна. Өөрийнхөө хувийн сошиал орчиндөө бас мэдгдсэн байгаад шгшээг болон Монголын хөл бөмбөгийн холбоос зохиож байгаа тэмцээн уралдаанд оролцохгүй гэдгийг илэрхийлсэн байгаа. Тэгээ намайг ч гэсэн дагаад ингээд маш олон хүмүүс тэмцээн уралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлж байна. Ивент тэтгэгч байгууллагууд ивент тэтгэхгүй гэдгээ мэдгэж байна. Тэгээ ер нь маш олон л зүйл болж байна да. Тэгээд ямар ч байсан үнэн ялаа сайлт гэж хүсэж байна. Тэгээд нэг ихлүүлсэн зүйлээ дуустал нь сайхан тий хайртай зүйлийнхаа төлөө бүх хүмүүсийг сэтгэл зүрхээ гаргаад туслаарай, дэмжээрэй. Тэгээд сайхан бүгдээрээ тэмцэе л гэж хэлээ та. Эмэгтэй тамирчдын хувьд бол бид нар маш их айж байна. Бас бидний доор өчнөө олон дүүнер байгаа. Тэднийхээ өмнөөс бас бид нар өнөөдрийн тэгээд нэгдээ тэмцээд зогсож байна. Тийм болохоор үнэн ялаасаа шудраг байгаасаа тэгээд Ананд Базрын хөл бөмбөгөөс зүгээр яваад өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээд бид нар бол Ананд Базрыг буутал тоглохгүй гэдгээ бүгд уриалаад нэгдээд энэ зогсож байгаа. Тэгвэл дээд лигийн SP Falcons баг нь холбооны ээлжид бус хурлаар Ананд Базартаа саналаа өгсөн байна. Зарим тус багийн ивент тэтгэгч NCD групп нь SP Falcons-ыг ивент тэтгэх үйл ажиллагааг бүрмөсөн зогсоож хамтын ажиллагааны гэрээг дуусгуулглаа хэмээн мэдээлэл гаргажээ.